Нүрэ будаад нөгөө хувцас өмсөөд өөр хүн болж өөрчлөгдөхөөр ангийнхнаасаа, ажлынхнаасаа, эргэн тойрноосоо санаа зовмоор санагдаад идэггүй. Тэгвэл яг зөв бичлэг болсон байна. Сайн уу хөрхнөө, гүнжин тэмдэглэл тавтай морил энэ бичлэгээрээ бүгдээрээ залуу насны гоо сайхнаа мэдэрч сурах нэ. Та нар Шүрэн бугуурч киног үзсэн бол гол дүрийн эмэгтэй жүжигч нь тэр кинон дээрээ амьдралынхаа бүхэл цаг үеэс хамгийн хөөрхнөөрөө харагддгийг анзаарна. Одоо ч гэсэн хөөрхөнлөлтөө. Гэхдээ эмэгтэй хүн 20-од наснда бүр байглаасаа заяасан хамгийн хөөрхнөөрөө гэрэлтдэг гэдэгтээ бүгд санал нийлэх баг. Бусд хүмүүсийн фильтртэй зургийг харж өөрийгөө голд сууснаас өөрийгөө ямар гоё залуу хөөрхөн байгаа гэдгийг анзааръя л та. За чи 80 наслаа гэж бодъё те. Үүний 10 жил нь л чиний байглаас заяасан хамгийн гоо үзэсгэлэнтэй цаг үе. 80 наснда чи ингээл өөрхөө 20-од насны зургуудаа үзээд би ийм хөөрхөн, ийм залуухан, гоё сайхан байсан үедээ ямар өөртөө итгэлгүй, өөрийгөө гоочлдог байсан юм бэ гэд харамсахгүй гэж үү. Хэдүүлээ насан туршдаа ийм залуугаараа байхгүйгээс хойш одоо залуу насан дээрээ өөрийгөө хөөрхөн, сайхнаа мэдрээд авсан дээр биш үү? Хамгийн хөөрхөн харагдаг энэ цөөхөн хитгэн жилээ яагаад өөрийгөө голж өнгөрөх ёстой гэж. Солиотой өөртөө итгэлтэй байл та тий. Яагаад энэ үеийг алдах ёстой гэж. Залуу байгаа дээрээ л өөрийнхөө юу өмсмөр байгаа, яаж гангалмаар байгаа, яаж өөрийгөө илэрхийлмээр байгаа, яг л өөрийнхөө байцгаая л та. За өөрийнхөө жишээн дээр хэлэх юм бол би оффист ажилладаг учраас өөрийнхөө өмсмөр байгаа, хүссэн юмаа өмсгөөс амар ичээд санаа зовдөг байсан. Тэгтээ бодоход би 30-40 гараад ирэхээрээ хүссэн хүсээгүй нас намбандаа тохируулаад хувцлахгүй л бол зовхгүй штэ тий. Тэр үед хүсээч надаа би гой өнгийн банттай хувц өмсөйгээч зовхгүй. 20 дахь наснда ингээ бусдаас санаа зовоод тэр банттай хувцас өмсөгүүдээ би харамсах байхгүй юу. Хэдүүлээ яагаад ийм залуухан үзэсгэлэнтэй би царай зүсээ нуугаад өөрийгөө дараад бусдад тааруулж даруухан царайлах ёстой гэж. Яагаад гангалахаасаа ичих ёстой гэж. Ийм богинохон залуунаасаа бусд хүмүүс юугээд бодчих бол гэж яагаад айд суух ёстой юм. Ажил дээрээ яг л загварын сэтгүүлд ажиллаж байгаа юм шиг уцлээ л та. Болохгүй гэж хэлсэн тийм ээ. Охтууд бид нар ихэвчлэн гинт өсгөдөө гутал бариу хувцас энэ төр өмсөд эхлэхээр хүмүүс юугээд бодчих юм бол гэсэндээ тэр хувцас өмсөн ч гэсэн санаа зовоод эвгүй тухгүй мэдрэгтэй дэдэг болохоор өмсмөр исэн ч гэсэн өмсдөггүй те. За шиг джинсэл өмсөе, бүзэл өмсөе гэд би бас тэгдэг байсан байхгүй юу. Гэтэ одооноос хэдүүлээ өөртөөхөө гоо сайхнаас ичгээ болиё л доо. Хүмүүс харж илээг, гайхаж илээг яадын харин сайн хараад аав гэлтэй дээ. Ард урдуур шивэр авир яриад эхлүүл шаал тоохгүй л ах хэрэгтэй. Ард урдуур янз янзын юм жав гэдэвэл зүгээр л ялаа шумуул дунгаж ийна гээл бодчих. Хүмүүс чам дээр ирээл юу олсон, яагаад гангалсан барьсан гэдэх юм бол тийштэй гангалцсан гоё байгаас дээ гээл хэлээл өнгөрч. Харин ичээл үгүй тийм биш юм шээ гээл ах юм бол харин тэр хүмүүс чамайг ичээд байгааг чи анзаараад улам байдалд оруулна. Тэгэхээр юу ч болоогүй юм шиг л байгаарай. Яагаад бусд хүмүүс тэгж анзаараад байна гэхээр ихэнх хүмүүс гадаад төрхөндөө нэх их анхаардгүй уйдгартай хувцалдаг. Нэгэн хэвэн болохоор л зарим нэг нь гаднах төрхөндөө анхаарад ирэхээр тэр дундаас айгүй амархан ялгарч харагддаг байхгүй юу? Тэгэхээр хитрхийн энгийн хүмүүсээс ялгархгүй гэж яагаад бид нэр уйдгартай нэг л хэвэн байх ёстой гэж. За үүгээрээ би хитрхий гаж бай, задгаа хувцал гэж хэлээгүй шүү. Миний хэлэх гэсэн санаа бол эмэгтэй хүн эхлээд өөрийгөө гоё байна, хөөрхөн байна, сайхан байна гэж мэдэрч эхлэх юм бол бусд хүмүүс ч гэсэн дагаад түүнийг гоё байна, хөөрхөн байна, сайхан байна гэж мэдэрч эхэлдэг шүү гэдгийг сануулах гэсэн юм аа. Бичлэгийг минь үзсэнд баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.